Монгол Улсын засгийн газар өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, эдийн засаг дахь өрийн дарамтаа бууруулж, санхүү, төсвийн сахилга батыг сайжруулан, валютын нөөцөө нэмэгдүүлж, улмаар улс төрийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаа нь олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch агентлагаас бие нэмэх тогтвортой үнэлгээ, S&P агентлагаас бие нэмэх эерэг үнэлгээг дараалан авсантай холбогдсон зарлагдлаа. Эдгээр үнэлгээнүүд нь Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, шууд хөрөнгө оруулалтын суурийг улам баттгахаас гадна эдийн засгийн цаашдын өсөлт, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ нь цаашид илүү олон салбарт хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж, Монгол улсын урт хугацааны хөгжлийг дэмжих хөшүүрэг болно.